Шин сууц нэвтрүүлэг таны байрыг тохиолдол болонгаар үргэлжилж байна. Энэ болонгаа бид BSB Mebel тавилгын дэлгүүртэй хамтран та бүхэндээ бэлтгэн харуулж үзүүлдэг байгаа. За энэ удаагийн дугаарыг BSB Mebel тавилгын дэлгүүрийн мишэлдэг салбар дээрээс та бүхэндээ байраа тохиолдолон харуулах болно. За одоо би BSB Mebel тавилгын дэлгүүрийн менежер Ганц зөрөгтэй бас та бүхэндээ уулзах гэж бодож байна. За сайн байна уу? За сайн байна уу? За тэгэхээр шин сууц нэвтрүүлгийн таны байраа тохиолдол болонгаараа бид 39.8 м квадраттай 2 байрыг сонгоо авсан байгаа. За том өрөөний хэсэг бол 20.1 м квадраттай галтойгоотой хамтдаа ийм байр байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг хоёул ихлэ хэмжилтээ хийх нь зүйтэй болоо гэж бодож байна. За хэмжээний хувьд бол 350-тай 580-тай 20.1 м квадратын том өрөө галтойгоо хамтдаа ийм байрыг BSB Mebel тавилгын дэлгүүрийн менежер Ганц зөрөг та бүхэндээ тохиолдол харуулах болно. Гайхалтай тохиолдлыг хийх цэцгэлтэй. За ингээд бүгд ажилдаа орцгоё. За үзэгчдээ та бүхэнд 20.1 м квадраттай 2 өрөө байрны том өрөө галтойгооны хэсэг бол тохиолсон байгааг харж байна. За BSB Mebel тавилгын дэлгүүрийн менежер Ганц зөрөг энэ бүх тохиолдлыг бол хийлээ. За тэгэхээр хоёулаа сонгосон тавилгын хандлаар эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. Том өрөөний хэсэг рүү бүгдээр эхлээ орцгоё. За том өрөөний хэсэг бол ямар брендийн тавилга, яагаад энэ тавилгуудыг сонгох болов? За ерөнхийдөө нэг метр квадрат нь бага сонголттой байсан учраас миний сонголтод бол мэдээж хэрэг цайвар тавилгууд орлоо. Яагаад вэ гэхээр цайвар тавилга нь өөрөө аливаа орчин том харагдуулах, цэлгэр харагдуулах тийм зорилготой байдаг учраас ерөнхийдөө цайвар тавилгуудыг их сонголоо. Харийнхын цаатлын обоо, шал ер нь жижиг сажиг зүйлстэй ер нь бол тавилгыг байнгын тааруулж тохируулж тавилгаа сонгох юм бол таны өөрөө ч мэдээж хэрэг бас их гайхалтай харагдана. За тэгээд манай энэ том өрөөний тавилгын сонгосон тавилга маань гэхээр Европын холбооны улсууд нэлээд нэр хүндтэй Black Red үйлдвэрийн Mezzo гэдэг серийн тавилга байна. Тавилгыг дотор нь хоёр ангилд хувааж үздэг байхгүй. Классик болон энгийн загвар гэж хоёр хувааж үзэж байгаа. За энэ Mezzo гэдэг тавилга маань өөр болох юм бол энгийн тавилгынхаа загварт орж явна. Энэ шүгэ полк, энэ полк зургтын тавирууд бүгд нийлээд нэг иж бүртэл болж байгаа. За ийм учраас энгийн тавилга гэж явж байгаа. Тэгээд үндсийн их бие нь ямар чанартай, ямар бүтээгдэхүүн байдаг юм бэ гэхээр жишээ нь шахмал өрцөн шахмал байна шүү дээ, Өрцөн шахмалыг модны цэвэр байгалийн гаралтай цэвэр давирхаатай болоод өндөр шахалтанд оруулаад шахсан. Тэрийг гадуур нь мэдээж хэрэг өндөр чанартай хуулаар ингээд өнгөрсөн байдаг учраас чанарын хувьд таны идэлхийг мэдээж хэрэг таа айл гэрчинд хагуулах зүйл ихтэй шүү дээ. Тэр болгоныг багтаах сав багтаамж хэрэгтэй байх шаардлагатай. Тэгэхээр жишээ нь энэ шүгэний маань гэх юм бол ингээд хаалга номгоолаа дотор талдаа ингээд номын тавиур эсвэл өөрт хэрэгцээтэй юу гэдэг те гэрт байдаг бүхэн зүйл хадгалах зүйлүүдийг энэ дотор хийх юм.
энэ буудлыг би яагаад сонгосон бэ гэхээр мэдээж хэрэг энэ тавилгатайгаа мэдээж хэрэг манай буудлын маань зогтсон байх шаардлагатай тий. Тэгээ жижиг метр квадраттай айл эмчин ор болдог энэ булангийн буудлыг сонгосон. Энийхэн давуу тал нь гэх юм бол одоо энэ буудлын матрас байгаа шүү дээ. Энэ матрас нь ерөнхийдөө даацын порлонтой гэж явж байгаа. Даацын порлон яадаг гэхээр хүн мэдээж хэрэг байнга хэрэглэн тий. Байнгын хэрэглээнд эн чинь болохоор унтах зориултад ерөнхийдөө байнгын хэрэглэн зориулагдсан учраас даацын порлон хэрэглэж байгаа байхгүй. Тэр нь суухгүй, эдгээ сайн таана гэсэн. За уртын хувьд гэх юм бол 2 м 40-тэй, өргөний хувьд гэх юм бол 1.30-тай байна. Ор болдог буудлуудыг худалдаа авч та нар сонгохдоо дотоод механизм нь маш сайн харах хэрэгтэй. Ор боллоо тий. Ор болоо ямар механизмаар оруулж чинь олон үйлдэлээр оруулж чинь эсвэл энгийн үйлдэлээр оруулж чинь тэр хийгдэж байгаа механизм нь ганц хөмөр нь батвах вэ нөө тий. Зузаан хүрээр хийгдсэн вэ нөө нэмхэн хүрээр хийгдсэн вэ нөө тэрийг маш сайн анхаарч та бүхэн сонголтоо хийх хэрэгтэй байх гэж бодож байна л та. За тэгэхээр хоёулаа одоо галтгооны хэсэгт орё гэж бодож байна. Галтгооны тавилан бол одоо бас нэлээд их одоо давуу талтай. За нэлээд одоо ярих юм бол байгаа болоо гэж бодож байна хоёулангийн хувьд. За энд тавилгаа танилцуулахгүй. За ер нь бол одоо худалдаа авч та бүхэн те хэрвээ галтгооны тавилга авъя гэж байгаа бол нэгдүгээр хэмжээ маш чухал. Хэмжээ маш чухал. Хэмжээгээ өөрсдөө хэмжиж аваад хүрээд ирнэ тийм үү. За хамгийн гол нь дараад нь хэн хэрэглэх юм? Юунд хэрэглэх юм те? Эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа мó? Тэгээд өөр нэмэлт тоноглолууд юу байгаа? Миний тэ ажлын ачааллыг багасгах юм уу? Яах юм гэдэг зүйлийг бүгднийг бодож авах хэрэгтэй байт юм байна л да. Энэ шаардлагуудыг бүгднийг хангасан галтгооны тавилга гэх юм бол одоо манай энэ Кам брендийн галтгооны тавилга байгаа. Загварын хувьд бол тэ галтгооны тавилга бол олон янз байдаг л тэ. Олон янзтай. Манай тавилга ямар чиглэлд хамаардаг юм гэхээр энгийн болон төгс хэрэглээ гэсэн тэ эрүүл ахуйн шаардлагыг хангасан гэдэг үүдээс явж байгаа. Галтгооны тавилгыг бол та бүхэн шууд ингэж л мэдэх хэрэгтэй. Авлаа. Энэ корпус бол хамгийн их ачаал авдаг гэсэн үг байна. Хаалгыг юусоо хизээч чухалчилж бити авч үзээрэй гэх гэдэг юм л та. Яагаад вэ гэхээр мэдээж хэрэг галтгооны тавилга энэ дотор те хүнсний бүтээгдэхүүн, аяг тав одоо юу гэдэг гэрийн галтгоонд хэрэглэгдэх бүх л зүйлийн дотор батлагддаг байхгүй. Тийм болохоор энэ корпус нь хэдий чанартай байна. Галтгоо өөрөө шууд тэр чигээрээ чанарыг шууд тодорхойлох юм. Хаалгатай бол юусоо огтонч холбоо байхгүй гэсэн. За тэгэхээр чанарыг бол ингэж мэднэ. За энэ хавтан ямар шахалттай байгаа. Энэ хавтангийн шахалт нь хэдий зэрэг өндөр байна. Хэдий зэрэг чанартай байна гэсэн үг. Хэрвээ мэдэх боломж байхгүй бол та нар үнэрлээд үзэх чанарыг шууд мэддэг байхгүй. Модны үрц үнэрч байгаа. Модны үрц үнэрч чинь гэх нь энэ нөгөө нэг түрүүн би бас л адилхан хавтангийн зэрэглэл ярьсан шүү дээ. Тэр хавтангийн зэрэглэлийн бас л өндөр чанарын хавтан байж тарах нь шүү дээ. Энэ нүүр шүү дээ. Нүүр бол хоёр янзын өнгөлөгтэй байна. Нэг нь хуулган өнгөлгөө гэж байна. Нэг нь бодгон өнгөлгөө гэж хоёр янзтай байдаг хуваагддаг юм л да. За энэ нь болохоор ямар учиртай гэхээр хуулган өнгөлгөө бол мэдээж хэрэг хавтан те. Хавтан ямар нэгэн гадаргуу дээр цаас ямар нэгэн хуулгыг аваачаад цавуулаад наахыг хуулга гинэ. Тодорхойлт байна гэсэн. За өнгөлгөө гэдэг бол ямар учиртай байдаг вэ? Өнгөлгөө нь өөрөө хавтан дээр өнгө хийчих гэсэн үг байхгүй. Наах биш будаж юм те. Будаж давхарлаж зузаалж чинь гэсэн үг. Яг өөрийн их биед нэг юм шиг болгож чинь гэсэн үг. Цул болгож чинь гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр нөгөө уур чигийн чинь энэ мэдээж хэрэг хуурж харна гэсэн ойлголт бол байхгүй гэсэн. Хуулга нагааг гэсэн хуулахгүй. Хуулга гэдэг чинь хуулга гэдэг үгний утгаасаа ч тэр те. Бас ялгаатай байна. За тэгээд мэдээж хэрэг ирмэг хүрээгээ наах шаардлага гарна тийм үү. Ирмэг хүрээгээ наахтаа ерөнхийдөө та нар анзаарсан бол галтгооны хаалганы ирмэг хүрээ ийм зузаа ер нь байдаг. Манай Кам брэнд бол энэгээрээ даваа талтай. 2 дахин илүү зузаа 2 мм ойролцоо хавцаа зузаан байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг стандартын шаардлага гаргасан цавуугаар өндөр температурнаас болохоор энэ бас хуулна гэж байна. Энэ тавилгын урт нь гэх юм бол 2 м 60 таа. Нугасны систем нь яадаг гэхээр Bloom гэдэг та нар та бүхэн бүгдээрээ мэднэ шүү дээ. Дэлхийд алдартай Bloom брэнд те. Bloom брэндийн нугаснууд энэ ямар системтэй байдаг юм бэ? Tip-on гэсэн. Push буюу Tip-on гэсэн системтэй байдаг байхгүй. Манай тавилга 4 давуу талтай байдаг. Ямар давуу талтай гэхээр нэгдүгээрт нь time saving буюу цаг хугацаа хэмжиж байгаа. Импортоор орж ирж байгаа учраас та хэмжээндээ тааруулаад авах юм бол өнөөдөр авлаа маргааш манай мэрэгжлийн баг очоо таны ханд чинь иж бүрэн үйлчлэг хийгээд тогтоогоод угсраад суйрлуулад өгнө гэсэн үг. За хоёрдугаарт нь юу гэдэг юм гэхээр low price буюу хямд үнэтэй.
метрик квадрат нар бодох юм бол Монголын зах зээлд байгаа ижил төрлийн ижил чанартай галтгооны хувьд 2 дахин хямдхан тусдаг байхгүй. 3 дугаарт нь юу гэдэг юм гэхээр эрүүл мэндэд ээлтэй. Манай бүтээгдэхүүн ISO 9000, ISO 14001 гих зэргийн стандартын шаардлагыг бүгдийг наваг гэрчлэгээнүүдийн бүгдийг авцсан тавилгууд байгаа. 4 дугаарт нь юу гэдэг юм бэ гэхээр high quality өндөр чанар те. Өндөр чанар нь юунд байдаг гэхээр түрүүний хэлсэнчлэн галтгооны корпус, хаалга те. Энэ бүтээгдэхүүний чанартай өөр оршиж байгаа юм л да. За баярлалаа үзэгчдээ. Шинэ цус нэвтрүүлгийн таны бариуд тохиолдол болон BSB мебель тавилгын дэлгүүр эмшээлдэг салбар дээр та бүхэндээ би танилцуулга хүргэлээ. Дараагийн дугаараар эргүү уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.